Хоёрын влог хийгээд байгаа юм. Нөө байгууллагын дотоод ажил явж байгаа шүү. Би амбиц маргаа хаа. Hi. Бараг нэрний hi guys гэлж чинь. Hi guys. Энэ удаагийн Welcome to my channel. За, энэ удаагийн подкастаар хоёлаа чи ярих гэдэг байгаа хэлээ. Би хэлж л та. Та хөтлөе. Би бэрээс өлөө суучгаа яа. За, ямар хэцүү юм бэ? Яар сонир бэ? Чи сайн байцгаана уу үзэгчтэй хэлээдгий. За, хэлчих. За, та хэлнэ үү? Тий. За сайн байцгаана уу үзэгчтэй энэ хөвчлийг үзэж байгаа юм мэндийг хүргэе. Манай Think with Friendly подкастын маань 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн дугаараар болохоор бид нар ер нь бидний хийж байгаа бүх контент ер нь олон хүнд хүрэх албатай юм уу үгүй мүү гэдэг тухай юм ярилцах гэж байна. За тэгээд их гэж байгаа. Ер нь албатай юм уу? Энэ амьдралд олон юм албагүй л дээ үсэ. Тий, албагүй л байдаг л та. Тэгэхээр ер нь бол олон хүнд хүрэх албагүй. Тэгээд энэ ягаад тэрийг шууд хэлчихэж байгаа маалмгүйгээд албагүй тий бүгд бүгд байсан нүд шууд хэлчихээ албагүй штэ. Ягаад тэгвэл баг ингэж дуусчих гэдэг. Тэд дугаар ингэж дуусчих тий. Энд албатай мүү гэлээ захирч маань албагүй гэлээ. Тэгээд за манай нөгөө дизайнер уурлаад ирсэн юм хурдан дуусгаарай гэж. Тий хурдан дуусгаарай тэр микч алдаа гарсан та хоёрын буруу олон юм хэлсэн мэлсэн гэдгийгсэн тий. Чи өнөөдрийн дугаарыг нэг урт битгий бичээрээ дуусгаар гэсэн ер нь дуусчлаа. Ер нь дуусчлаа дөө тий. Ерөөсөө албагүй байгаа шүү. Тий. За тэгэхээр яг нөгөө энэ сэдвийн тухай ярьж эхлэх юм би нөгөө тодруулж нэг эхлээд асуумаар зүйл байсан. Одоо тэнгууд нөгөө бизнес болгон чи өөрөө нэг юм харилцан адилгүй байгаа шүү дээ тий. Зарим бизнесүүд чинь одоо зөвхөн одоо сургалт борлуулж байгаа ч юм те зарим нь үйлчлэгээ борлуулж байгаа зарим бүтээгдэхүүн борлуулж байгаа бүтээгдэхүүнүүд нь дотор хэдэн мянган янз байгаа ч юм уу те. Тэнгууд яг тэр одоо бизнесүүдийн ийм харилцан адилгүй байгаа нөлөөллүүд нь өөрөө контент бүтээгдэхтэйгээ бас хэрхэн холбоо амралтай байдаг вэ? За холбоотой шүү дээ. Айгуу сайн холбоотой тий. Одоо жишээлбэл ингээд манайх чин B2B зах зээл дээр ажилладаг буюу байгууллага төв байгууллага. За байгууллагаас байгууллага манай харилцагч байгууллага байдаг гэсэн үг тий. А гэтэл B2C зах зээл дээр ажилладаг газрууд юм тий. B2C бол одоо жишээлбэл байгууллагаас иргэн хувь хүн хооронд ажиллаж штэ тий. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээд зүгээр л хар ухаанаар бодъё тий. Байгууллагын тоо хэдий тий. Хүний тоо хэдий Монгол улс хэдэн хүн амтай юм тий. Тэгэхээр хэдэн хүнд харагдаж болох хэзэн хүнд үзэгдэж болох юм бэ гэдэг чинь эндээсээ шууд ингээд харагдаж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг одоо энэ маань өөрөө тухайн байгууллагын тэр зорж байгаа чиглэж байгаа зүйлээс нь дахиад өөр болчихно. За тэгээд B2C дотроо бас ингээд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байж болно шүү дээ тий. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байлаа гэхэд тэр яг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийхээ сегмент рүү чиглээд явчихгод дахиад энэ өөр болчихно гэдэг ч юм уу. Ингээд энэ төвхтэй л дөө. Тэгэхээр нөгөө нэг өргөн хэрэглээний массыг хамарсан бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулахыг зорж байгаа, ер нь тийшээ зориулж контент бэлдэж байгаа байгууллагуудын хувьд контентыг олон хүнд үзүүлж болно. За тэгтээ бас одоо нөгөө нэг юм хөгжөө сайхан болоод одоо нөгөө store page дэдөө хувааж авах боломжтой. Өөр юу байдаг лээ pocket гэдэг ингээд энэ аппликейшнууд бас яг ингээд бас тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг ч нөгөө хуваа авах боломж гэдэг үүднээсээ бас их түлхэц болж өгж байгаа шиг байна. Энэ бол яалтчгүй түлхэж өгж байгаа шиг байна. Тэгэхээр энэ үүднээсээ саяны хариултан дээр бол асар том ялгаатай үзэлтэн ч гэсэндээ асар том нөлөө үзүүлж чадна. Одоо жишээлбэл Чибет хоёрын яриа бол хамаатай хүндэл ер нь хамаатай шүү дээ. Одоо хин тэгэл одоо тэгээ маркетингийг сонирхол ингээд сууж явах юм тий. Одоо жишээлбэл Чибет хоёрын нийтлэг сонирхдаг сэдв бишээ. Биш тий биш. Одоо хоёлоо гоё хов ярьж исэн бол бас өөр тий. Хоёлоо эсвэл гоё скандал одоо Холливуудын Селена Гомez Телебибер хоёрыг ярьж исэн бол хоёлоо өөр шүү дээ тий. Бүх хүзэн тий. Тэгэхээр нөгөө нэг энэ үүднээсээ энэ бол айгуу том нөлөөлөл бол үзүүлдэг. Тийм байна. Тэгвэл нөгөө компаниуд чи илүү ингээд нөгөө контент хийхдээ нэг газар ингээд айгуу сайн олон хүн үзсэн контентыг харангуйтаа эн чинь ингээд хийжвэл ер нь үзэл тавтын биш дээ гэдэг ийм анхны мэдрэмжээр ингээд юм контент үйлдвэрлэх хандлагууд бас байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө ер нь яг цэвэр зах зээлээр нь харах юм бол нэг амжилт болохгүй юм шүү дээ. Ер нь амжилт болохгүй. Яагаад амжилт болохгүй вэ гингууд нэгдүгээр саяны зах зээлээр нь харуул амжилт болохгүй. Хоёрдугаарх нь юу вэ гэхээр яг наадалдагчин ямар байгууллагууд гаргадаг вэ гэхээр дижитал маркетинг, контент маркетинг, дижитал маркетинг дээр стратеги төлөвлөгөөгүй байгаа тохиолдол.
контентын төлөвлөгөөг байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр шууд ингээд санаанд орсон шилдэг сурталчилгаагаа вау ямар гоё юм бэ Coca-Cola-гийн сурталчилгаа манай зохино гэдэг. Эсвэл одоо Монголд хийсэн байгаа нэг өрсөлдөгчийнхөө нэг сурталчилгаа ч юм уу эсвэл аль нэгэн одоо пэйж одоо юу гэдэг KFC ийм сурталчилгаа хийсэн би KFC-тэй л адилхан хиймээр байна гэдэг ч юм уу тий. Гэтэл KFC ч одоо тий бидний зарж байгаа одоо энэ хавц биш үсттэй тий. Тэгэхээр ингээд шал өөр тэгэхээр энэ нэг хоёлаа дараагийн сэдвэрээ ярина гэж дугаар болгон дээр хэлж байгаа нөгөө архитект, брендинг зорилго, зан чанар, дуу хоолой гэдэг энэ юмнууд руугаа бас шилжиж орно л гэсэн үг тийм. Тэр ерөөсөө л нөгөө контент хийх чинь стратеги төлөвлөгөөтэйгөө тий хийдэг зүйл байгаад шүү. Тэгэхээр л манайхан нөгөө нэг гол алдчихж байгаа юм бол ерөөсөө нэг юм даган дуурайх хандлагатай байгаа нь бол бас том алдаанууд нэг юм байна л да. Тэгэхээр ерөөсөө алдахгүй байх хэрэгтэй. Аль болох хүнд алдаа нэг л байгаа хэрэгтэй. Алдсан унтраас нөө ер нь одоо яаж алдаа нэг л байх хангалттай гэсэн. Одоо их дууруулсан их чинь 2 мессеж хийчихээ. Отчин дууруул одоо ерөөсөө кофе авах шүү. Яна кофений өрөнд орчихгүй хүн шиг л энэ подкастыг сонсчих юмсан. Тэгвэл би нэг дэх үед нөгөө нэг юм кек юм хийдэг байсан шүү дээ. Гэхдээ байдаг ч яг хоёр хийдэг шүү дээ. Нэг юм нууц бизнес байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэн дээр нууц бизнес. Тэгээ ингээд подкастын дугаар болгоны нэг нууцууд ирэн гарсан байгаа. Өмнө дугаар дээр чи яла Instagram клуб юу ярьсан. Мүлжүүртэй өнгөлөө. Дугаар гон дээр за. Тэгээ тэр нөгөө би ч одоо ямар ч нөгөө контент маркетинг тэр одоо дижитал маркет юу ч мэдэхгүй маркетингийн юм өсгөчгүйгээр тэр бизнесийг хийдэг гэсэн байхгүй. За тэгсэн чинь нэг удаа яасан бэ гэхээр би нэг ингээл нөгөө бүтээгдэхүүнүүдэд танилцуулж штэ манайх ийм кек хийж байгаа тэдэнтэй өргөмөрг гэдэг пост мост бичгээр ерөөсөө нэг 10-аас 20 лайк майк авдаг байхгүй. За нэг 10-аас 20 лайк. Тэнгүүд би илүү ингээл гар мараа түлчээлээ. Миний гар түлэгдлээ. Тэгээ бизнес гэдэг бол юм юм уу. Эсвэл нэг ингээл би жоохносоо гээ хүүхэд ахасаа ингээд ийм кек хийсэва мисэва гэл ингээл уянгалал юм ярьсан чи тэр контентыг чи аягүй хүндэж үзээ. Тэгвэл яг эргүүлэл нөгөө яг бизнестэйгээ холбоол ийм кек хийж захиалга авна гингүүт тэр нэг 5-10 лайк гэж 20 лайк өсрээд 20 лайк маань хүрдэг юм. Тийм баадсан баг. Тэгэхээр энэ нөгөө нэг яг одоо бүх контент миний хийж байгаа бүх контент хүнд хүрч чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ энэний яг гол тэр суур юм нь юу байгаа юм. Нөгөө зориг гэдэг юмтай хамаатай мó хамаагүй. Хамаатай л да. Гэхдээ тэрнтэй хамаатай гэхээс илүү шууд хамааралтай юм нь юу вэ гэхээр нөгөө нэг одоо худалдаа алтын юулуур гэдэг юм байдаг. Худалдаа алтын юулуур гэдэг хамаатай. Юу вэ гэнгүүт угаасаа одоо ингээд гараа түлчлээ ер нь чиний гараа түлцэн байгаа чи ер нь хүнд бас хамаатай сэдв байхгүй юу? Одоо хүн ер нь хэрэг дуртай штэ. Чиний гараа түлцэн байгаа тэрийг яаж босгож байгаа энэ өөрөө бүр маркетингийн нөгөө стори тий жоохон охин мөх илүүтэй босгор тэ айгүй хөөрхөн. Тэгээд нөгөө нэг юм тэрнийхээ төлөө ингээ яаж тэмцэж байгаа мэмчиж байгаа. Энэ үнцгэд үнэхээр гоё байхгүй юу? Хүн угаасаа хоёлаа нөгөө сошиал хүн яах гэж ордог вэ гэдээ яриад байгаа шүү дээ. Яах гэж ордог вэ гэдгсэн чинь хүмүүс ерөөсөө л нөгөө хөгжилдөх гэж гоё цагийг өнгөрөөх гэж эморж байгаа бол тэрийг мартах гэж тийм. Тэгэхээр яг энэ үүднээсээ энэ бол зүгээр нөгөө нэг тийм одоо юулуурын дээд хэсэг attention гэдэг хэсэг. За attention гэдэг энэ хэсэг маань өөрөө ямар хэсэг байдаг вэ гэхээр зүгээр яг маркетруудын хувьд зорилт сегментийн анхаарлыг татах үе. Яг зүгээр анхаарлыг татах. Тэрний юу вэ гэхээр тэр зориггүй хүнч байж болно. Одоо тоотол бас жоох өргөн хэрэглэний гоё шүү дээ тий. Гэтэл нөгөө нэг юм тэр бүтээгдэхүүнийг авахгүй сонирхгүй одоо манай бизнесийн хувьд гэх юм бол одоо бид нэр бизнесийн захирлуудыг онилж, бизнесийн менежерүүдийг онилж ингээд бид нар персона байгаа шүү дээ тий. Тэр персонад огтхон ч хамаарахгүй хүмүүс биднийг үзэж бас болно доо. Чамаа хөөрхөн болохоор ч юм уу тий үзэж болно доо тий. Тэгээд энэ бол зүгээр юм анхаарал татах хэсэгтээ бид нар ийм юм хийх ёстой. За тэгэн гот саяхан бас нөгөө нэг манай өөрийн компани дээр гарсан зүйл байгаа байхгүй тий. Чи ч айгуугаа энэ доор дампуурлаа гэж юм өргөөл тий нэг тийм контент хийсэн штэ тий. Тэр контент олон хүнд хүрсэн хүмүүс амар сайн үзсэн байсан. Гэхдээ нэг ч дуудлага ирээгүй. Нэг ч хүн манайх руу мэдээлэл авъя үнийн саналаа явуул гэдэг юм ирээгүй. Гэхдээ
энэ окей энэ зүгээр ахгүй. Энэ ямар ч асуудал муу зүйл биш. Муу зүйл биш. Сайн зүйл. Дахиад чийлнэ гэж бодож байгаа. Дахиад одоо чи дампуурлаа гэсэн бол одоо өглөө гэж өргөх юм уу яа. Замдаа цохоло боцоо хийж байгаа. Ухаантай та нөгөө ажлаа бодоод унтаж чадахгүй захирал араасаа гэдэг. Зүг бид асаа явуулчихгүй өөрөө авчихлаа тий. Хоосон багтаалаар яг юм дээ. Яа суусан гадраас Хоосон багтаалаар яг. Яри. За тэгэхээр team контентууд бол окей яахгүй. За бид нар ингээ Instagram маркетингийн талаар гоё зөвлөгөө өгсөн рeel хийсэн. За тэндээс бас нэг ч борлуулалт байгаагүй. Гэхдээ манай лайк нэмэгдсэн. За тэрэн дээр ингээ хандлтуу сайн байсан. Гэтэл саяны хоёр ярьсан контентоос 4 дахин бага хандлттай бид нар зүгээр яг шууд үйлчлэгээ хэлцүүлж байгаа байхгүй. Бүр хандлт нь 4 дахин бага заа. Тэгээ шууд үйлчлэгээ хэлцүүлээд за ийм юм хэдий ингээд стратеги зөвлөгөө гаргадаг. Тэрний дараа контент төлөвлөгөө гаргадаг. Тэгээ бид нар бүх контентыг чи манай хоёр гайхамшигт дизайнер очиад хийгээд өгдөг. Энэ хоёр бол дандаа ингэж микзик ингээд алдаад идэг мундаг хүмүүс байдаг байгаа шүү. Энэ жоохон техникийн садл байсан гэдэг чи юм уу эсвэл нөгөө нэг юм манай нэг дизайнер хүмүүс муухай ааштай гэж боддог ч гэсэн хөрх юм сайхан ааштай шүү гэдэг. Тэр мэрийг ингээд яриад ингээд юм бид нар бүгдийг хийж чадна. Стратеги төлөвлөгөөнөөс эхлээд контент бэлтгэл хүртэл контент цаашаа түгээр мөгөөд энэ бүгдийг ингээд ярьсан энэ видео маань 4 дахин бага хандлттай хэрнээ утас зогсоо зайгууд өгөрөгчээ. Чат зогсоо зайгүй ирж гин уулзалтууд зогсоо зайгүй одоо ингээд төлөвлөгдөж чадаж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ юу харуулж байна вэ гэхээр энэ үе шатандаа л байгаа юм. Магадгүй тэр дампуурлаа гэдэг контент чинь тэгээд дээрээс нь тэр нөгөө нэг Instagram маркетингийн талаар ярьсан контент чинь бидний хүрэх ёстой дараагийн тэр нөгөө худалдаа авалт хийх контентыг үзэх ёстой хүмүүсийг зүгээр дуудаад өгсөн байгаа байхгүй бэлдэж чинь тий хөрсөө бэлдэж чинь тий. Тэгэхээр нөгөө энэ үүднээсээ эхний контентууд бол ингээд юм яалтчгүй зүгээр л олон хүнд хүргэх. Гэхдээ олон хүнд хүрэх чинь ингээд хаа матахгүй хүндээс өрөхгүй бас нэг тий байндаа онохгүй махад яжиж банцандаа онохгүй юм байна гэж болох. Яг өнөө юу ч хамаагүй хийж ерөөсөө болохгүй. Контент болгон чинь тустай зорилготой байгаа шүү дээ. Тий тустай зорилготой. Одоо тэр дампуурлаа чинь нэг өөр зорилготой. Чи нэг бас борлуулалт компанид оруулж ирья гэдэг биш дээ. Ийм өнцөг байгаа шүү. Тэр чинь бас эргээд нөгөө маркетингийн салбарт ягаад ер нь маркетинг бид нэр хийх ёстой юм бэ гэдэг цаад мессежийг ч гэсэн өгөхийг зорж байгаа ч юм зорилготой шүү дээ. Гэтэл сүүлийн контент бол илүү яг л борлуулалтууд гэдэг зорилготой учраас яг тэр зорилго руугаа чиглэж байгаа зүйлүүд учраас ингээд зорилгоо биелүүлж чадаад байгаа л. Тийм байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ бүр заавал байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг ихний энэ анхаарал татах төвшний контентуудыг бол одоо нөгөө хүн яхав юунд ингээд анхаарал татдаг вэ гэдэг. Чи юунд анхаарал татдаг вэ? Одоо юу үзээд анхаарал татдаг вэ? Нэг янз янз зах шүү гамаа. Заримдаа ингээд яг одоо миний уух юмыг харъя гэдэг шүү. Одоо чи кофе юм шиг байна батлаад. Тэгээд би чинь заримдаа нөгөө юм гоё сонирхолтой дизайн юм гоё бүтээлч контентууд үзэх бас дуртай байдгийг. Тэгээс хүмүүсээс нь хамааралтай юмыг бас үзээд ах шүү байгаа. Гэтэ сүүлийн үед бас завгүй. Би ажлаа удаа завгүй юм үзэхгүй. За тэгэн гот нөгөө нэг ямар контентууд ер нь ингээд контентыг олон хүн зарчим гэж байна л та. Тэгэхээр үн цэнтэй мэдээлэл хүнд хэрэгтэй юм байна л да. За үн цэнтэй мэдээлэл гэхээр амар том үгэлтэй одоо үн цэнтэй мэдээлэл гэд сонсоход хүртэл амар дарамттай сонсогч гэсэн ёо толгой гацчихлаа тий үн цэнтэй гэж одоо яг юугаа яриад байгаа болоо гэдэг чи юм уу тий. Тэгвэл ямар юм хүн үн цэнтэй гэж боддог вэ гэдэг биш. Одоо үн цэнтэй гэдэг үг одоо яг англиар үн цэнтэй гэж бичсэн болохоос биш үн цэнтэй биш гэж магадгүй л одоо өөр гайхамшигт орчуулах байхыг үүсэхгүй. За тэгэн гот нөгөө нэг үн цэнтэй мэдээлэл нэгдүгээр содон байдаг юм байна л да. Хүн ингээд содын ямиг вау гэдэг ингээд хараад үздэг содон байх хэрэгтэй. Тэгэн гот ингээд одоо содон юм гэж ингээд юу хэлэх вэ гэхээр ерөөсөө хүний санаанд бах одоо хүний санаанд оромгүйгээр тэр зүйлийг сурталчилахыг хэлдэг юм. Тэгэхээр хүний санаанд оромгүйгээр сурталчлан гэдэг ингээд бодонгууд ч одоо жишээлбэл миксерийн жишээ гэж болж байгаа байхгүй юу? Миксерийг одоо яадаг вэ гэхээр ягаад ч юм бэ нэг хүүхэн миксерээ хажуудаа тавьчихсан аяхтай шейкээ ухаад гэж зогсдог тий. Энэ хүний санаанд ордог сурталчилгаа байхгүй. Миксер гингууд ягаад ч юм бэ галтгой хэрэгтэй, жимс хэрэгтэй, хүүхэн хэрэгтэй. Яг юм гурав хэрэгтэй гэл тий. Гэтэл энийг нөгөө нэг алдартай сурталчилгаа тэр нь Blendtec гэдэг компани сурталчилгаа тэр яасан бэ гэхээр iPhone-ыг миксер гэж харуулж байгаа байхгүй. Манай миксер
iPhone-ыг миксерт. Тэгээд iPhone ч өөрийгөө зүгээр өстө бараг л өстө яадагчгүй утас энэ хагардгүй нүггүй яадагчгүй бараг л одоо цөмийн дэрсэг маягийн яриад дэгстэй бараг л тулааны дэрсэг маягийн. Тэгээд тэгэнгүүт чи iPhone-ыг миксерт чадж байгаа чиний тэр чи эмс ногоог чи бол бүр ярилдаггүй үстэй гэдгийг шууд харуулж чинь гэсэн. Гэтэ үзэхэд ингээд сонирхолтой нэр миксерт гэдэг байгаа багтаа хүүе энэ iPhone хийчлээ штэ юм штэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байх. Тэгэхээр энийг бол нэгдүгээр үн цэнтэй гэж байна. Тийм ээ. Хоёрдугаар сонирхолтой байгаа учраас үн цэнтэй. За дараачаар нь болохоор за үн цэнтэй шиг сонирхолтой гэдэр ч бол баг илүү эвтэйхэн чихэнд налцтай юм тий. Дараачаар нь тоглоомын дүрм гэж нэг юм байдаг. Тийм тоглоомчлох. Одоо за манай нэг харилцагч байдаг штэ. Тэр харилцагч болохоор ингээд яадаг вэ гэхээр гутал зардаг. Тэгээ тэр гутал зардаг харилцагч маань ингээд харахад жоохон яаж эднэр одоо ингээд гутлаасаа давцсан үнтэй бэлэг гэж одоо яг юу яриад байгаа нь тэгээд тэр бэлэг нь яаж яхад нэг биш бүр 25 ширхэг бэлгэж байгаа шиг тий. Юу яриад байгаа гэж ингэж бодож байгаа бодмоор штэ тий. А гэтэл энэ маань өөрөө дахиад ингээд тоглоомчлоод байгаа байхгүй. Удалдаа авалтыг тоглоомчлоод тий. Тэгэхээр нөгөө хүн угаасаа нөгөө нэг юм тоглоомчлсан юм дуртай гэдэг юм байна л да. Тэр ч үтгийг л нөгөө нэг ингэжсэн би нөгөө кофе шопын маркетинг хийдэг байсан шүү дээ тий. Кофе шопын маркетинг хийдэг байхад нөгөө нэг том сүлжээ. Тэгэхээр нөгөө нэг ингээд стамп дардаг штэ одоо ингээд авсан кофе авах болгоно стамп дардаг. Тэгээ тэр стамп дарахад бид юу анзаарч ирсэн бэ гэсэн чинь 10 дахь кофе өгөх байхгүй. 9-ийг аваад 10 дахь нь өгөх. А тэгэнгүүт 8 7 энэ төр дээр ирээд хүмүүсийн худалдаа авах давтамж орж эхэлдэг. 3 хоногт нэг орж ирдэг байсан бол өдрөө болго орж ирж эхэлдэг. Тэгэхээр тэр нөгөө нэг юм шагнал авах гадагаас тоглоомынхаа шагналыг авах айгүй хүсэлтэй. Тэгэхээр тэр талаасаа ингээд үзэх юм бол тоглоомч тэгэнгүүт нь яаж өгсөн гэж 10 холдоод байгаа юм шүү. Бүр хурдан оруулж ирэл л да. Бүр хурдан оруулж ирэх юм бол бид нар дунд нь нэг юм хийж. 5 дахь дээр нь кофе авахгүй 50% болдог ч юм. Эсвэл кек тий одоо юу гэдэг тий маффин авдаг байдаг ч юм уу тий. Ингээд тоглоомчлжүүл яах вэ гэх. Энэ үр дүнтэй байгаа байхгүй. За тэгээд Burberry брэнд гэдэг тий. Тэр брэнд бол бас ингээд өөрийн таамаглар хуудсандаа одоо хэрвээ ингээд тэр нэг заагцсан хаштаг байгаа. Тэр хаштагтай ингээд пост оруулах юм бол тэр өөрийнхөө таамаглар дээр тэр хүний зургийг тавьдаг. За тэгэхээр энэ бас гоё үстэй. Дэлхийн нэртэй брендийн одоо модель нь би ч юм шиг харагдана гэдэг бас гоё тий. Тэгэхээр энэ бас тоглоомжлол гэж үздэг байгаа. За тэгээд дараачаар нь тухайн бүтээгдэхүүнийг онцгой мэт болгох хэрэгтэй. Онцгой. Тэр ямар бүтээгдэхүүн амар онцгой харагддаг вэ гэвэл энийг одоо Монголд ингээд хамгийн сайн хийж байгаа газар надад нөгөө нэг юу юм шиг санагдаад байдаг байхгүй юу? KFC энэ юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо ингэдэг штэ нэг бүтээгдэхүүн гаргаад угаасаа тэр дахианы махан байгаа юм чинь тэр бүтээгдэхүүн дахианы мах байгаа байцаа байгаа тэгээд хідэн ногоо байгаа тэр бүтээгдэхүүн гараад ахад ер нь их амар асуудал байхгүй. Гэтэл тэтгэн хоног эргэж ирээд буцаад яг бүтээгдэхүүн байдаг тийм. Тэр тоног эргэж ирлээ. Тэгээд ингээд дахиад зарагдахгүй. Тэгэхээр энэ нөгөө онцгой юм шиг нөгөө юм цөөхөн байгаа, баг байгаа. Тэгээ бид нар бас нөгөө нэг харилцагч дээрээ бас нөгөө хэрэгэлдэж штэ. Нэг хүнд нэгийг л зарна марна гэдэг. Тэгээ бид нар зармаар л байгаа штэ. Гэтэ нэг хүнд нэгийг л зарна гэдэг чинь өөрөө дахиад энэ тэр бүтээгдэхүүнийг онцгой болгоод байгаа. Би ганц олж байгаа боломжоо эдчих юмсан да нөгөө хүний өвөг бол сэтгэлзүү тэгж ажилтдаг болох. За ийм байна. Тэгэхээр одоо attention хэсэгтээ эдгээр зэргийн контентуудыг бол бид нар хийж болох нь. Тэгээ чиний сайн юм нөгөөнийг ярьсан тэр гараад үлчлээ. Би стандарт өглөөнөөс орой хуруу соглон байна. За нэг тийм утга агуулгатай гэж байгаа шүү дээ. Тэгээ сайн нөгөө нэг кекнийхээ хувьд тэр storytelling гэдэг юм. Хүмүүс ер нь угаасаа түүх сонсох аягүй дуртай юм. Ингээд түүх сонсож байгаа хүн яадаг вэ гэхээр ингээд болж байгаа өрнөлтөнд анхаарад эргэлзэх сэтгэл төрдгөөг нь атал авчиг ард түмэн ер нь бол ингээд сурталчилгаар үргэлж эргэлзэн тэнгэцэх хандлагатай. Худлаа яриад энэ да. Үгүй л бах та. Тэ энэ яг ярьж байгаа шиг биш л байх та. Энийг дандаа л бодож идэг. Гэтэл түүх сонсож байгаа хүн шууд итгэж эхэлдэг гэж байгаа юм. Энэ болсон явдал хин нэгэн хүн тохиолдсон явдал юм чи энэ үнэн байх нь гарцаагүй. Тэгэл өмчлөлийн хувь нь илүү өндөр ах юм шүү дээ. Тэгээ түүх сонсож байгаа хүн найзтайгаа ингэ хамт сууж байгаа юм шиг санагддаг гэж байгаа байхгүй юу? Ягаад ч юм бэ тэр бизнес эрхлэгчийг одоо тэр бизнес эрхлэгч байсан гэсэн үг шүү дээ тэр үед нь. Тэгэхээр бизнес эрхлэгчийг хайрламар санагдаад байдаг. Тэгээд нөгөө нэг алдартай нэг хүний бас хэлсэн үг байдаг. Хүмүүс хүнд итгэдэг болохоос ш бүтээгдэхүүн брэнд юм аа. Тэгэхээр нөгөө нэг CEO
маркетинг гэж ярьдаг тий гүйцэтгэх захирлын маркетинг энэ бол бас угаасаа аюул чухал брэндээ нэг нэр төлөөлөн гаргах чухал одоо манай дээр одоо жишээлбэл одоо ондоо бол бас нэг аюул сайн хийгээд байгаа юм шиг надад харагддаг яг өөрийнхөө CEO бас ингэж гаргаж ирээл тий за тэгэл нөгөө баяр сайхан гэж манай нөгөө нэг стартапын гойгоо залуучтай эднэр бас ингээд аюул сайн нэг хийж яадаг тэр хэрээрээ тэр бүтээгдэхүүн бид итгээд идэх хэрэгтэй ингээд нэг за баяр сайхны гаргаж ирсэн юм гоё байх таа гэдэг ч юм уу тий мэдхгүй сам нэг иймэрхүү юм байгаад байдаг. Тэгэхээр нөгөө энэ үднээсээ story telling гэдэг бол угаасаа best of best. Гэхдээ угаасаа хүмүүс урт story бол үзгээ бэлдсэн гэдгийг бас бодох хэрэгтэй. Өөр юм богинохон юмнууд хийх хэрэгтэй байна. За ийм байна. Тэгэхээр ер нь яг таны саяны хэлсэн агуулгын хүрээнд контентуудыг бол угаасаа л бараг хүсээгүй хүмүүс олноороо л үзэх юм шүү дээ. Яагаад гэвэл хүмүүсийн хүсдэг зүйл шүү дээ. Хүмүүсийн хүсдэг зүйл, тархитай зүйл. Тийм. Хүмүүс яг ийм юм үзэх тэр хүслийнхэн дүрмийн дагуу ажиллаж байгаа контентууд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол асуудалгүй юм байна. Асуудалгүй. Олон үзэх юм байна. Тий олон үзнэ. Одоо олон хүнд хүрч болно. Гэхдээ борлуулалт гарахгүй. Тий. Тэгвэл яг энэний дараагийн шатных нь контентууд яг юу байх юм? Одоо дараа анхаарах зүйл юм чинь тий. Яг зөв. Анхаарлын татаад аваад ирсэн шүү дээ. Аваад ирсэн хүмүүс сая хүн ороод ирсэн. За тий манай дээр сая тийм туршлага бол байгаа шүү дээ. Одоо ингээд нэг манай нэг харилцагчийн одоо контентууд нэг төрлийн ганцхан төрлийн рил нь л саяас дандаа дэш үзэлцэнтэй байдаг тий. Тэр нь болохоор юм бид нар амар хошин юм хийдэг тий. Ингээд хошноор жүжиглж мүжиглээд өөрсдөө нэрээ story telling шиг өгүүлэмжтэй тий. Ингээд юм дараалалтай ингээд явдаг шүү дээ тий. Өрнөл түүхтэй тий. Ингээд явдаг шүү дээ. Тэгэхээр тэр контент л ганцаараа сая хүн үздэг. За сая дандаа сая нэмэх үзсэн. Хамгийн сүүлийн 2 сая хүн үзсэн байлээ. Одоо би саяг подкастын өмнө харахад тий. За тэр байгууллагын контент ингэж хүрээд эхний тэр контент нь тэгж байгаа гэж бусад контент нэг 200 мянга 500 мянга зэрэгэд явж байгаа аахгүй. Тэгээ энэ юу вэ гэхээр дараагийн төвшний контент болчихж байгаа гэсэн. За дараагийн төвшний контент нь юу байдаг вэ гэхээр хэрэглэгч ерөнхийдөө ингээд эхлээд хэрэглэгч эхний үе шатанд зүгээр ингээд асуудлаа анзаарчгүй явж идэм байна л да. Би нэг бүтээгдэхүүн аваад нэг асуудал ер нь бүтээгдэхүүн аавна гэдэг чинь нэг асуудлыг шийдэх үе шатан байхгүй тийм. Тэгэхээр тэр шийдэх үе шатандаа хүн хүрээчгүй ингээл явж байгаа байхгүй. Одоо бүтээгдэхүүн авах хэрэгтэй гооч ойлгоогүй, юу шийдэх хэрэгтэй гооч ойлгоогүй, яах хэрэгтэй гооч ойлгоогүй. За ингээд явж исэн хүнд нь бид нэр эхний үе шатаараа зүгээр асуудлыг нь таниулаад өгчөж байгаа. Ойлгуулад асуудлыг зүгээр анзааруулад өгчөж байгаа. За тэгээд дараагийн үе шатан дээр анзааруулсан бол бид нар тэр асуудлыг таниулах хэрэгтэй. За хөөе суугаа тий. Наад хараа чи муудах гэдэг шүү шил ав гэдэг контент юм шүү дээ тий. За ийм контент. Тэгэхээр энэ дээр чи нөгөө нэг яага шил зүгэх ёстой юм өстой. Одоо нөгөө нэг та юун дээр анхаарах юм тий. Энийг хэдүүлээ бас нөгөө нэг хийсэн шүү дээ. Нөгөө кальцийн бэлтгэлтэй ажиллаж байхад чи нөгөө нэг офис ажилчин яагаад ер нь энийг уух хэрэгтэй ингээл яхаа ингээд аюу гоё юм бүтээлчээр миний 40 жүжиглж мөжиглээд л те нэг өдөр шөнөгөө ажилдаг ажилтны төр тоглоод те тэгээд нөгөө кальцийн бэлтгэл угааг угаасаа болоод халтарч унаа шууд эмнэлэг явна момн гэл ингээл ингэсэн шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг ийм төрлийн контентуудыг дараагийн үе шатнд бид нар хийх хэрэгтэй байдаг. За ийм контентуудыг бид нар ер нь нийтэд нь юу гэж хэлж болох вэ гэхээр нэг зөвлөгөө маркетинг контент. Хүмүүсийн тэр асуудалтай шүү, энэ хэрэгтэй шүү гэдгийг юусоо таниулах гэж байгаа. Тэр хүслийг өдөөх хэрэгтэй. А гэхдээ юм өөрчлөлт гэж байна. Зөвлөгөөгөө л одоо ингээд суугаал те ингээд нэг юм уйтгартай урт зөвлөгөө. Унжээс урт тийм зөвлөгөө өгөөд байвал угаасаа хинч үзэхгүй. Угаасаа үзэхгүй юм чи яах вэ үзэхгүй. Яагаад вэ гэхээр тэр сонирхолгүй юм чинь хин тэгээл уйдсан юм шиг багшийн лекцэн сууж байгаа юм шиг ингээд тэрийг ингээд үзээ сууж идэгин те уйдгартай өстө бараг унтах гэж үзнэ үстэ те. За тийм болохоор тэрийг үзэхгүй. Тийм болохоор нөгөө дахиад нөгөө creativity шаардлагатай тий. Creativity чинь нэг унтарн босон сэхэндээ. Гэтэ creativity байнга нөгөө босоо хэмэртэй байлгах юм нь юу вэ гэж бодож тэрээс хашиг. Хэмрээс. Creative content үчигтэй хажуудаа хэмрээс аа. А тийм харцсан марцсан. Тэгээд одоо ингэ за манайхаа энэ подкаст гэж явагдахгүй. Хичээд аваад сайн. За тийм байгаа шүү. За тэр нь болохоор яригчээсээ баталч чи хөгшөөнтэй сууж байгаагаа. Яана би бас өөрөө. За яаж байгаараа юу ярьж байна? Креатив байдал тий. Креатив байдлыг байн гаргаж ирэх юм чи нөгөө брэнд скрипт шүү дээ. Нөгөө брэнд нөгөө байн яриад байгаа стратегтэй эхлэе гэдэг байгаа юм чи. Тэндээс гарч ирэх гэсэн үг. Тий тэгэхээр тийм креатив байхтаа үртэл өөрсдийн байгууллагатай тохирсон креативийг явс хийх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэгэл хаа хамаагүй бүх тренд болгоод хүн болгон тэгээ тэнд нэг
газар л бүжиглэнгүүт дагаж бүжиглээл те. Одоо хоёулаа кашипугээ бүжиглээд байгаа ч сайн. Хитрхи юм бүдүүлэг те юм хийгээд тэрүүгээр хандлаа авчихсан. Жаа яг ингүүл болд юм байна гэх ингээд өөрсдийнхөө брендинг нэр сурахгүй юм хийгээд байж тий. Одоо Beauty Band гэдэг чинь өөртөл бас цаана ухаан яваад байна л да тий. Одоо жишээлбэл Diesel, Red Bull гэдэг брэндүүд өөрөө босгоч хийдэг архитектуртэй брэнд байхгүй. Тэгэнгүүт ингээд тэд нэр ингээд юу хийдэг вэ гэхээр сурталчилгааны хүртэл тийм хоёр ингээд тасраад унтсан нөхөр юм дизелийн өмсцэн ингээд би биендээ аараас ингээд тэмдэглэсэн зүгээр ингээд нэг юм сонирш ийм одоо юу хийндий хашаан дээр ингээд өөртөө мотон дээрээ суудсан мэр гэдэг аараас ингээд тэмдэглэсэн ингээд биж байгаа байхгүй. Гэтэ бүр юм тасарсан сайн согтоо хоёр хүн. Тэгээд тэгсэн чинь тэрний зургийг тавиад гэтэ тэр хоёулаа дизелтэй дизел өмссөн. За тэгээд тэгсэн чинь тэрнийхэн доор нөгөө нэг ухаантай хүмүүс юу байгааг л хардаг. А тэнгүүд бол юу байж болохыг хардаг. Тэнэг бай гэдэг сурталчилгаа хийсэн байхгүй тий дор нь дизел гэдэг. Ер нь брэндээ тэнэг бай гэж хэлдэг хүн ер нь энэ бол бас сонин жишээ байгаа юм зү тий. Цаашаа түгээгдэн а гэхдээ одоо манайх одоо тэнэг бай мэнэг бай гэдэг юм яриад байгаа нь бас хашаач юм битээ тий. Энэ манайх дээр зөгцөхгүй а өөр одоо эмлэг дээр бас зөгцөхгүй шүү дээ одоо тэнэг бай мэнэг бай гэж хэлээ тий болохгүй ч юм уу сургууль тий болохгүй. Би найтах гэдэг юм за тэр явах цаа. За яг нэг овоо айтах асуудалгүй явж ийн гэгээд ямар нэг асуудал үүсэх юм байна. Яах вэ? Дараагийн подкаст нэр энтэлсэн суу заа. Одоо ерөөсөө би одоо болоо. Асуулт басалтай би өөрөө зүгээр. Болоо зүгээр. За дараагийн кофений өрөнд орчлоо шүү өөрөө. За тийч асуудал гарахгүй гэсэн шүү дээ. За тэгэнгүүт одоо ийм тодорхой нөгөө юулэр чинь буугаад байна шүү дээ. Ингээ хүмүүсийг анхаарлын татчих юм байна. За эргээд анхаарал татаад ороод ирсэн маа хүмүүсийг тэгээ бүтээгдэхүүнээ танилцуулах нь байна. Чамд хэрэгтэй шүү гэдгийг өдөөх нь байна тий. Ингэснийхаа дараа тэгвэл яах юм? Авахлыг л. Одоо тийм контент руугаа чиглэх юм шүү дээ. Тийм контент руугаа чиглэх. Манайх одоо өөр шүү, ялгаач шүү тий. Тэ ундааны бизнесүүдээс өөр шүү. Манай бүтээгдэхүүн юм даваа талтай шүү тий. Бидний сонгороо гэдэг юм руугаа шүү дээ. Одоо жишээлбэл ундаа ярьлаа тий. Ундаа ярихад бид нар нөгөө нэг одоо Дөөл гэд брэндтэй ажилладаг байсан, Corny гэд брэндтэй ажилладаг байсан, за Chi гэд ундаатай, Dayo гэд ундаатай бид нэг ажилладаг байсан шүү дээ тий. Тэгээд тухайн үедээ ингээд бид нар нөгөө нэг юм амт танилцуулах контентуудыг асар ихээр хийдэг байсан. Тэгээд энэ болохоор ерөөсөө энэ төвшний контент байхгүй. За тэгээд амт танилцуулах контентын би бас айгүй юм сайн жишээг нөгөө Юнагийн жишээ гэж боддог. Тэр бол үнэхээр гайхалтай одоо нөгөө зурагтаар ядчихад шөнө орой цагаад гэдэг тэр баг үнэртдэг тий. Би бүр ингээд яг ингээд турмаар би яг ингээд юунаар жоох дургу байхгүй юу. За. Гэхдээ яна юунаа гэдэг. Үгүй тэгтээ зүгээр дургу байд надад таалагддаг байна шүү дээ. Би чи өөрөө хоолны бизнес хийдэг учраас нөгөө тэрэн дээр айгу таалагдахгүй амт гэдэг. Тэгээ би яг жоохон дургу. Гэхдээ би ерөөсөө ингээ юунаг нөгөө муу газар гэж боддог байхгүй. Тэр нөгөө реклам юмнууд таньс хамааралтай. Ялчгүй ингээд дургу мөртлөө тэдний контент гарахаар үзээд байгаа байхгүй. Ер нь бол. Тэгээ Coca-Cola-ны бас сайн жишээ юм шүү дээ. Нөгөө тэр бол ингээд шууд чимээ бол шууд л Coca-Cola уумаар санагддаг. Тий. Тэгээ бас шууд уумаар санагддаг үстэй нэг юм задлаа пс гэж задлаа. Уумаар санагдаад шүү дээ. Яг тэр бол амар гоё. Тэгэхээр энэ нөгөө нэг яг юм авахслыг өдөөж байгаа контентууд. Тэгээд ийм контентууд бас бүгд ийм бай гэсэн үг бас биш л тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл за уух идэх юм яхав ярьчлаа. Тэгээ энэ төр бол амархан байж тэгээ тэр автитэн дээр нь ажиллаж штэ. Тэгвэл өөр байгууллагууд яах вэ гэхээр нөгөө тооцоолон бодох хэрэгтэй. Тооцоолон бодохдоо яг хүмүүс ингээд сонирхсон авах уу болох уу гэдэг нэг дээрээ хүн яах вэ амар эргэлзэн үстэй. Хүн судалсан байна үстэй. Энийг авах уу гэдэг ингээд судалсан байна үстэй тий. Тэгэнгүүт манайх ягаад хамгийн сайн сонголт байж болох юм бэ гэдгийг энэ дээр ярих хэрэгтэй. Бид нар энийг давуу тал танилцуулах контентууд гэж хэлдэг тий. Тэгэхээр давуу тал танилцуулах контентууд чи яг энэ үе дээрээ л орж ирнэ гэсэн. Тэгэхээр давуу талаа танилцуулах хэрэгтэй. Тэгээд одоо жигхэн борсуулт юм. Тэгвэл яг энэ чиглэлийн контентууд бол харьцангуй үзэлт нь бага бах уу? Багасна. Одоо нөгөө нэг ингээл үзэл ингээл уйлж мэлж оруулдаг контентууд байдаг шүү дээ. Одоо ингээл одоо нөгөө хамгийн ихний шүү дээ контенттэй харьцуулбал харьцангуй бага байгаа шүү дээ. Бага байгаа. Тэгвэл бага байгаа гэдэг нь одоо тэр контент муу байгаа ч юм уу тий гэсэн үг биш болж байгаа биш. Тэрийг бид нэр ойлгочих юм бол юунаас юу хэлэх вэ гэдгийг тодорхой болчихоо. Үлээсэн амар тодорхой болчихно тий. Тэгээд нөгөө нэг захирлууд үзчихвэл бас стрессгүй байхт чинь туслана.
Яна. За яг дахиад тэгээд санийч юм бол болцсон юм. Болцсон тий. За тэгэхээр нөгөө нэг юм яг энэ контентын ямар үе шатанд явж байгаа гэдэг тэр үлээлтэд амар зөв тавих хэрэгтэй байгаа байхгүй бид нар. Тийм тэгэл яг л одоо юу хүлээх аль контентоос юу хүлээх юм. Бид тэр дампуурлаг бол зүгээр ингээд awareness төвшөндөө хүмүүс тэрийг анзаараад хараад тэгээд дээрэс нь манайх одоо тэр манай бусад харилцагч шиг тэгж сая үзэлт аваад байх боломжгүй тэрийг бич хідэн бизнесийг байгуулах байгаа. Тэ тэрний хідэн манайх руу хандах юм. Хідэн маркетингийн албатай, хідэн маркетингийн албагүй юм тий. Хідэн өөртөө дизайнерууд гэдэг бүр дизайны багтай юм тий. Хідэн продакшн тимтэй юм тий. Тэгээд ингэнгууд чи ингээд эндээсээ бодоод бас хідэн одоо манай үйлчилгээг авахаас илүү өөртөө сурахар нь илүү байгаа юм тий. Тэгээд ингээд бодоод нийт сегмент хүрч иж байгаа юм жижигхэн сегмент. Энэ жижигхэн сегментэндээ үйлчилж байгаа гэж үзвэл би бол ингээд окей гэж бодож байгаа. За дараагийнх нь асуу. Хүй. Дүгээ юусэн. Асуу гэсэн. Дүгээ юусэн бэ? За окей. Тэгвэл ингээд ер нь бол бид нэр контентоос юу хүлээж байгаагаа нэлээд мэддэг байх хэрэгтэй байна тий. Ер нь тэмүүлт яг тэр хүлээлт хийдэг чи өөрөө цэвэр нөгөө үзэлттэй хамааралтай, хандлттай хамааралтай, борлуулалттай хамааралтай гэдэг ингээд цаашаа ургаад явчихжээ л да. Тэгээд бас нэрээ нэг юм ярихад Coca-Cola сайн нөгөө хоёлын ярьжсэн шүү дээ тий. Coca-Cola-н дээр бас нэг юм ярьчий. Тэр нь юу вэ гэхээр Coca-Cola өвөл ундаа мөн үү? Ер нь чи яг зөвхөн логтойгоор бодогдтоо. Ер нь яг жоо хэцүүлтэй. Зуны халуун малын ч юм уу нэг юм тий. Өвөл бол өвлийн үүдэнд гадаа үүрээр кола бариад явж байгаа хүн баш гэдэг шиг тий. Юу гэсэн юм бэ? Амьдралаас оруулсан үзээгүй жоохон айл хөвттэй юу ч ярэ. Тэг та өө юу нэр үзээгүй штэ нэрээ за тэр яг маа тэр яг кола болохоор өвөл уухандаа биш юм байна. За тэгэнгүүт энийг ингээд мэдрэмжийн хувьд шүү дээ тий мэдрэмжийн хувьд шүү дээ. Одоо ингээд өвөл бол илүү халуун малуу юм хүн уухвал ингээд юм чинь тэр тусмаа чацарган байвал илүү төдөө Монголд тий чацарганыг 100 бас уухаас халуун чацарган авч явах хэцүү шүү дээ тий халуун чацарган ягаад чим чацарган л уумар санагдаад тий эсвэл арц малц тий гэтэл кола юм байна л да. Тэгэхээр нөгөө кола бүтэн өвөлжөнгөө борлуулалтаа алдах юм уу? Хэцүү үстэй энэ амар хэцүү сонсогдож байгаа. Тэгэнгүүт кола нэг байн болдог үйл явдалтай өөрийгөө холбож өгсөн гэж байгаа байхгүй юу вэ гингүүт ч Санта тий Санта өөрөө улаан утастай манайх улаан ярилгтай гэдэг тэр үтгийгээр цаан чинь нөгөө нэг цагаан баавгаанууд хүртэл кола угаад байна гэдэг намайг бүр жоохон багт гарч ирсэн гардаг гэсэн рекламчлал чинь маш супер санагддаг амар супер тий тэгэнгүүтаа бас дахиад давхар юу вэ гингүүт чинь нөгөө нэг фаст фудтэй холбосон зогсдгүй иддэг зүйл штэ тэр чи одоо ингээд тий энэ офсайд уусаа түргэн алтай бол колоос холбогддог тий одоо юм уу яг үнэ тий ямар нэгэн газтай унда тэгэхээр тэр чи ингээ уйлрлаас хамаарахгүй ирж байгаа хгүй тэгэхээр одоо манайх нэг хэсэг нөгөө нэг шинэ жил гэхээр аннаастаа дахиад алтангуу би юм гэдэг PC mall ч юм уу тий PC mall гэдэг тий тэр яг нөгөө дуутай реклам гэдэг утгаараа дуутай рекламууд бас хүнд ингээ хоногшдог хүн ягаад ч юм бэ тийм ингээ дуулмаар байдаг тий за тэгээ нэг тиймэрхүү юмнууд бол ингээ байдаг тэгэхээр тэр нөгөө байнга болдог үйл явдлуудтай холбож өгч явах ёстой байдаг бахны за тэгээ тэгэнгүүт энэ дээр бас нөгөө нэг байнга болдог нэг үйл явдал нь бас нөгөө кофе штэ тий кофе ягаад ч юм бэ өглөө болгон кофе юу гэдэг санаа ингээд ороод ирсэн тий гэтэл яг би физиологийн хувьд өглөө кофе уух нь зөв ч юм уу буруу ч юм бид нараас мэдгүй штэ тий тэр кофений хэрэглээ ер нь хизээч зөв байдгийн тий нэг хэсэг бас одоо энэ ус мусны бизнесүүд хурал дээр яг энэ брендийн усыг тавьдаг байдаг гэж байгаа юм шиг хурал болохоор л тэр усыг авмаар санагдаад байдаг нэг ус үүднэл байдаг штэ тий мөнгөтэй харагддаг тий мөнгөтэй харагддаг тэгээ тиймэрхүү юм ингээд байдаг. Тэгэхээр нөгөө нэг тэр талаас нь бид нар болоод байнга давтагддаг үйл явдалтай ер нь бас холбоод өгчүүл. Хэцүү. Тэгвэл одоо бид нар ингээ контентынхаа юмнуудыг ер нь ингээд хүмүүс сайн яг энэ дүрмийг ойлгохгүй байгаа учраас зарим компаниуд бол зөвхөн нөгөө өөрсдөө бизнес хийдэг мөртлөө байнгын нөгөө муянгийн альтай ч юмтэй ингээд жүжиглсэн ч юм уу контентоор л зодоод байдаг. Бусад контентаа мартчихсан. Эсвэл зарим тохиолдолд зөвхөн борлуулалт. Манайх юм идэх шүү. Юм аваарай гэдэг контент хийгээд байдаг газрууд байдаг шүү дээ. Энэ одоо алдаа юм уу? Алдаа.
Алдаа. Яагаад вэ гэхээр бүх нийтлж байгаа контентоо 100% гэж үзэх юм бол энэ бүх шатны контент нь тэнцүү хуваартай орж явах ёстой. За тэгээд бид нарт угаасаа бүүстийн боломж гэдэг гэх юм бол манай одоо ийм гол ийм том awareness үүсгэх, анхаарал татах том видеог үзсэн хүмүүс рүү бүүстлэх гэдэг биднэрт боломж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ боломж руугаа харах юм бол бид нар үе шаттайгаар тэр бүүстээ хүрхсээр байгаа нөгөө нэг яаж хийж байгаа л зарна гэдэг тактикаараа явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд яг цэвэр борлуулалтын үе шатанд бол одоо ингээд ойлгомжтой шүү дээ. Миний хавцас сайхан хавцсан мэд зөөлөн уян хавцс гэл те. Үнэн дээр хавцаараа гэл те ингэнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ бол ингээд бас байх ёстой. Гэхдээ хавц аваараагүй бол бас борлуулж чадахгүй. Одоо жишээлбэл саяны тэр манай хийсэн видеонд ирэхэд манай үйлчлэгээ имэй гэж ингэж танилцуулаагүй бол бид нар борлуулж чадахгүй. Бид нар одоо ямар хандлтаа өсгөх пэйжэд зарах гэж байгаа ш, контент зарах гэж байгаа ш, бид нар гол зарах юм а дахиад хийж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ талаасаа харах ер нь бол ёстой юм байна. Тэгэхээр ерөөсөө л тунгийн тааруулаад бүгд байх ёстой. Бүгд байх ёстой. Гэхдээ нөгөө подкастын ихэнд хэлсэн те алдахгүй. Бүгд олон хүнд хүрэх алдахгүй. Ерөөсөө энэ хоёр дүрмийг ойлгох юм бол бид нэр ерөөсөө дижитал маркетингийн энэ ертөнцид те контент яг ингээд зорилтод хүрэх ёстой газар нь хүргээд байгаа оноод чадах юм чадна гэсэн үг. Ерөөсөө энэ хоёр дүрм бол асар чухал болж асар чухал. Нэгт бол ерөөсөө тэр бидний тэр контент болгон чинь өөр зорилготой гэдгийг ойлгох нь зорилгынхаа хажуугаар өөр хүлээлттэй тий. А тэгмүүдээ дараагийнх нь болохоор тэр нөгөө бүх контентуудыг хооронд нь холиод ингээд бүгднийг л оруулж явах хэрэгтэй. Тэгэхдээ юу ч хамаагүй бас хийчих болохгүй гэж гэсэн ойлгоо. Тэгээд нөгөө маркетингийн 7 гэдэг тоо байдаг байхгүй юу? Хүн ингээд нэг бүтээгдэхүүн ч юм уу, нэг лого ч юм уу, за одоо нэг өнгө ч юм уу. Одоо жишээлбэл ингээд чипт ойрын шар өнгөний урд ингээд шарлагаас угаадаг нь хөрх юм логогоо бас шар өнгөтэй шүү. Манайх юм шар харагддаг шүү гэж хар хавц суулж барьсан бас нэг манай шар хар шүү гэж ингээд хоёлаа ингээд сууж штэ. Тэгэхээр энэ нөгөө нэг маркетингийн 7 гэдэг нь юу вэ гэхээр хүн нэг өнгө ч юм уу, нэг лого ч юм уу, нэг нэр ч юм уу те энэ юмыг 7 удаа харсны дараа танил юм шиг болчихлээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үднээсээ бид нар бодгол хэрэгтэй. Тэгээд яг саяны хэлсэн дээр бас нэг юм хэлэхэд одоо хүн ингээд шууд анхаарал татагдаад сонирхлын өдөөгдөл авах хүслийн өдөөгдөл тэгэн гутаа шууд худалдаа авал тэгэл үнэ чирэглэж болчихдгоо. Үгүй хизээч тийм аз жаргал байхгүй, тийм хайр байхгүй. Худалдаа авалт хизээч тэгж хурдны зам шиг явахгүй. Дундан даа гэдэг өчнөө донслон янз болно. Тэгэхээр нөгөө нэг твжитик хүлээ тэгвэл таны борлуулалт гарна те. Намд болохоор. Тэгээд миний одоо яг энэ подкастын хамгийн сүүлийн асуулт шүү. Тэгээд энэ сүүлийн асуулт нь юу вэ гэхээр та одоо яг захирлын хувьар л одоо бусад компаниудын захирлуудад зөвлөж байгаа гэж ойлгоод тэрс маркетруудаасаа битгий юм хүс гэдэг юм би хэлээд байна. Битгий юм хүсөө. За ч зөндөө байна да. Ном чи би нөгөө тэмдэглэлийн дэвтэр дээр өмнөх бүх захирлуудаа гомцлоо биччихсэн гэж бодлоо. Хотлоо саний надад нэг дэвтэр аваад би нөгөө нэг захирлын гомд хүнтэй бичээд тэнгисийн хэрэг тэр мокок бичих байхгүй. За. Яси. За нэг одоо захирлууд маркетруудаасаа хүсч болохгүй. За бүр загинж болохгүй. Хүсч болохгүй зүйл нь юу вэ гэхээр яг саяных чинь нөгөө нэг энэ контент зорилготой болохгүй гэж асуугаагүй. Би юу ч хэлсэн сайн. Маркетруудаасаа битгий хүсгэсэн үү? Маркетруудаар битгий загнасан юу гэсэн? Тава загнаад шүү. Юу гэсэн юм. За хүсч болохгүй зүйл гэсэн шүү дээ. За хүсч болохгүй зүйл гэдэг ингэнгүүт чи юу вэ гэнгүүт нэгдүгээр одоо бүх контентоо нэг сая хүн үзүүлээдхий гэж хүсч болохгүй. Угаасаа тэр чинь болохгүй. Битгий үсээ. Зорилгынхоо хүрээнд тий айлын хөвгтөө зовоогоод тий тэр бол болохгүй. А хоёрдугаарт маркетруудаасаа борлуулалт хийхийг битгий үсээ. А борлуулалт чинь борлуулалтын менежер гэдэг хүний ажлаа. Маркетингийн менежер яг гэхээр борлуулалтын менежер үүдээд сэжин болж ирнэ. Сэжин буюу зорилтод хэрэглэгчийн урсгалыг бид нэмж ингэж хаалгуудыг нээж өгнө. Тэр хаалгаар чи орж ирсэн хүмүүст л наа гэж ингэж борлуулах ёстой. Борлуулалтын менежерүүд тийм юм ихтэй. Борлуулалтын менежерүүд чинь жолоочд түгээгчд биш шүү. Тэрийг ахиу зөв ойлгоорой тий. Тэгэхээр одоо тий контент чинь сая хүн үзсэн баг чинь манай нэгч бараа зарагдсангүй гэж маркетерт хэлж болохгүй тий. Маркетераасаа бас дахиад юу хүсэж болохгүй гэхээр дизайн хийх гэдэг бас болох хэрэгтэй. Одоо тий чи маркетинг юм чин дизайн хий гэдгийг ингээд болох хэрэгтэй. За энэ гурвыг ер нь бол маркетераасаа
ерөөсөө хүсэж болохгүй. Тэгээд яг одоо гэж бас хүсэж болохгүй. Яг одоо гэж хүсэл. Айгу юм гайхамшиг төсөн шүү дээ. Тэр чи одоо даав бирдүү те ямар ингэ шидэт хүртээ сууж байгаа юу те бодон төлөвлөн тэр чи хийх гэж судлаа харна уушин тий. Тэгж яхаж цагт нь яаны тэгэн гоо чин яг одоо суугаа 5 минутын дараа тэгснэ суугаа 5 минутын дараа нөгөө капшн явуулсан. Гэдэл байдаг шүү дээ өөрөө гэдэг. Хаяа. Ингээд хавлаад байгаа юм байна. Тэгээд би чадахгүй гэдэг юм уу? Одоо энэ сайди ярьсан би цаага тасалж яваад өөрлөө өглөөдөө нэг явуулж яваад тийм зорилготой тийм зорилготой асуугаагүй. Ямар муухай бодлоо. Би бас энэ контенттайгаа холбоотой тийм подкасттайгаа холбоотой бидний контент чинь нөгөө тий контент болгоо олон хүнд хүрэх албагүй даалбгүй учраас битгий маркетруудаас илүүтэй хүсээ гэдэг байгаа тий тэргээд тэгээ баг энэ нөгөө нэг бүх контент олон хүнд хүрэх албагүй гэдгийг баг манай маркетрууд тий гоё стикер болгоо баг ноутбук нэрээ наачмаар тий бүх контент олон хүнд хүрэх албагүй keep calm энийг баг ер нь өөрийнхөө олох хэрэгтэй манай маркетрууд тий үсэд контент болгон чинь өөр гэсэн зорж байгаа хүмүүстэй өөр гэсэн зорилготой тийм стратегтэй тийм юм байгаа учраас тэрэнд нь цохруулсан юм хийх хэрэгтэй болж байгаа тийм. Тэгэхээр энэ тэр талаасаа ер нь сайхан бодчихгүй дөө тэгээд нэрээ бас инфлюенсертэй холбоотой ганцхан юм хэлчих. Одоо би ярмаар санагдаад байна гэвчнээс за дараа нь үн тийм подкаст бас байсан. За тэгвэл инфлюенсерийн дараа бидтэй сонсон. Юу инфлюенсерээ сонгохдоо хит олон хүнд хүрдэг масс инфлюенсерийг бити сонгох. За окей энийг дараа. За тэгвэл яг дараагийн дугаараар инфлюенсер яг. За энийг яриа. За уг нь манай подкаст ч юм тодорхой төлөвлөгөө дүрм журамтай. Энэ хүн ярьж гадаг болоо. Яг маа захирал бас дараагийн юг шууд хэлчлээ. Одоо энийг хийх гэсэн. Наач бас гоё сонирхолтой. Тийм инфлюенсер. Би инфлюенсер Миний хаан банкны дасгаж. Тий намагс тий аваа. За халтур идэх тий. Манай захирлаас өөрөө халтур ихийг бас зөвшөөрдөг ч байх нэг зөвшөөрөхгүй зөвшөөрсөн ч юм яриаггүй тий. Би хийдэг шүү. За окей тэгвэл ерөөсөө бүх контент олон хүнд хүрэх албагүй. Тийм учраас албагүй шүү гэж албагүй. Тийм тэгээ өнөөдрийн подкастэнд маань цаг зав зарцуулсан тий овц мцаа дуурахгүй шиг айтайхан оролцсон зөвлөлтөй баярлалаа. Тэгээ дондор нэг найдалгасныхаа ачаар нэг кофений өрөнд орлоо. Гэтэ зүгээр манай захирал кофе авч өгөх туфта бид нартай. Тийм хүргэн захирал байгаа. Тий. Тэгээд энэ подкастн дээр намайг загнангаа оролцсон. Бид тэг яваа баярлалаа. Загнадлах шүү. Загинсноогүй одоо үзэж байгаа хүмүүсээс олон нийтээсээ сонссон. Комент бичээрэй. Намайг загнана гэж бодчих юм л. Юу нэгөөсө дараагийн подкастн дээр байр суурь чи гэж ер нь бодлоо. За бай. За баяртай. Баяртай үтсэн. Үлээ үтсэн баярлаа.